Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 2026 оны 1-р сарын 19-ноос 23-ны өдрүүдэд Швейцарын холбооны улсын Давос хотноо яриа хэлцээний амин сүнсийг сэргийхэн сэдвэнд ор зохион байгуулагдаж байна. Монгол Улсын ерөнхий сайд Занданшитаараа чуулга уулзалтын хүрээнд дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт, байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь, тойрог үнцний сүлжээнд хэмэл оюун ухааны хэрэглээ зэрэг хуралдаанд үг хэлж санал бодлоо илэрхийлэхээс гадна дэлхийн эдийн засгийн манлайлагчдын холбогдох хэлэлцүүлгүүдэд оролцох юм а. Мөн чуулга уулзалтын үеэр дэлхийн улс төр нийгэм эдийн засгийн манлайлагчид олон улсын байгууллагуудын удирдлагуудтай ажил хэргийн уулзалтууд хийж Монгол Улсын засгийн газрын бодлого үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулна. Чуулга уулзалт нь 1971 оноос хойш зохион байгуулагдаж байгаа. Энэ удаагийн 56 дугаар чуулга уулзалтанд даалгавар улс орны төр засгийн тэргүүн нийт 2700 хүртэл төлөөлөгч оролцож байна.